1944 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Берлинээс ирсэн хар машины жолооч яарч байна. Арын суудал дээр хүн үхэж байлаа. Энэ бол дайны баатар. Харуулслын үхтэй цахилгаануудыг бэлтгэсэн байна. Тэрийг алсан хүнээс цэцэг ирүүлээд байлаа. Гитлер тэрийг ивэлдэн авч фельдмаршалын цол олгожээ. Гитлер тэрийг ардын баатар болгосон боловч хожим амийн нэгүтгэжээ. Гитлерийн генералууд Роммель, баатар Эри. Тэрний амийн хорлох явдал нь дээрээс өгөгдсөн тушаал байж байна. Тэрний оршуулгын ёслол зөвхөн хэлбэр төдий хуурмаг зүйл байсан. Хэн ч бодит байдал дээр юу болсныг мэдэх ёсгүй байлаа. Гэвч ойр дотны хүмүүс нь мэдэж байсан. Бид маш ихээр цочрдоод байлаа. Ронштедт надад зүгээр л чи аавгүй боллоо гэж хэлчихэд яваад өгсөн. Энэ бол муухай хэрэг. Фюрер биднийг энд дэрж генерал фельдмаршал Роммельтэй салах ёс гүйцэтгэхийг хүссэн. Тэр Нормандд тулааны талбарт эр зоригтойгоор амь үргэлдлээ. Генерал фельдмаршал Роммель машины осолд орж нас барлаа. Гонигтай харамсалтай боловч яах ч аргагүй байсан юм. Би зөвхөн бүх зүйл хурдан дуусасаа л гэж хүсэж байлаа. Генерал фельдмаршал Ронштедт фюрерийн нэрийн өмнөөс цэцгийн баглаа тавьж байна. Тэд Роммелийг төрийн хэмжээний хүн шиг ёслол төгөлдөр оршуулсан нь муухай хэрэг. Бүх зүйл эхнээсээ ахуулаад эцсээ хүртэл аимшигтай хуурамч байсан. Гэвч яг энэ систем Эрвин Роммелийг Тобрукийн ялагч болгож, тэрийг домог болгон суртал ухуулгаар баатар болгожээ. Тэр төртөө үхлийн гэрээ байгуулсан байжээ. 1942 оны 9 сард Роммель албан тушаалын оргилдөө хүрчээ. Фашизмд ялагчид хэрэгтэй байлаа. Учир нь зөвлөлттэй хийж байсан дан амжилтгүй явагдаж байсан юм. Гитлерийн хайртай хамтрагч доктор Геббельс зөвхөн германчуудын бус мөн дэлхийд дахинд идэвхтэй байдлыг сэргээх ёслолын ажлыг зохион байгуулах ёстой байжээ. Алдартныг хэрхэн бий болгодог вэ? Роммель маш сайн зэрэг байсан юм. Тэр Африкийг эзлэн авсан. Гэвч тэр төр барьж байсан тогтолцооны хүүхэлтэй байлаа. Генерал Роммель Гитлерийн гараас маршалын таягийг авч байна. Тэрийг Гитлерийн өмнө нүдрүү үнэн чарцаар ширтэж цэрэг шиг номхон зогсож байхад миний бодсон зүйл бол тэр Гитлерийн төлөө ялалт байгуулах нь хамгийн чухал үйлс мөн гэж бодсон. Гитлер Роммелийн хувьд бурхан хэвээр үлдсэн. Гитлерийн тэрэнд гардуулсан шагнал нь Роммельд урам өгч, цаашдын ялалт байгуулах эрч хүчийг өгч байжээ. Элдтэй алмас эрдэнэ шигтгсэн 1-р зэргийн төмөр загал маань дээд одон байлаа. Роммель дэлхийн 1-р дайны дээд зэргийн төмөр загалмаагаар шагнуулсан байжээ. Энэ бол эр зориг гаргасны төлөө шагнадаг од юм. Веймрийн бүгд найрамдах улсын үед тэр цэргүүдийг жигсаалын бэлтгэл хийлгдэг байж. Роммель үргэлж үүрэг хариуцлага, журамтай байдал ба эх орноо хайрлах сэтгэлээр хөдлөгддөг байлаа. Тэр бол улс төрд оролцдоггүй, Версалийн гэрээний гутамшгийг арилгахыг хүссэн, хэний ч удирдлаганд ажиллахад бэлэн жинхэнэ цэрэг ир байсан юм.
1939 оны 3 дугаар сард Потсдам хотын гонхны хонх шинэ үе эхэлснийг мэдэгдэж дуусчээ. Шинэ канцлер хуучин уламжлалаа сэргээх тухай ярьж сонсогчдод хуурчж байлаа. Үнэн дээр тэр тэдний хүслийг үл ойшоож байсан юм. Энэ бүхэн Роммелд маш их хүнд цохилт болсон учраас тэрээр манай эх орон маш азтай байна. Бид үргэлж эх орныхоо төлөө амь бие хайрлалгүй тулалдахад бэлэн байдаг гэж бичиж байжээ. Гитлер Роммелийг анзаарчээ. Холбоочин байсан боловч хожим фюрер болсон тэрэнд Роммелийн дэлхийн 1-р дайны тухай явган цэргүүд давшиж байна гэдэг ном маш их сэтгэл төрүүлжээ. Гитлерийн ачаар Роммел хурдан албан тушаал дэвшиж эхэлсэн байна. Фюрерийн хамгаалалтын сумангийн дарга байсан тэрээр Гитлерийн Сүдецкийн хямрал болон Австри дахь мандалтын гэрч болжээ. Гэвс эдгээр үйл явдлыг дайны үр жимс гэж нэрлэжээ. Роммел эхнэртэй бичсэн загталтаа Бурхан өөрөө тэрийг Германы ард түмнийг гэрэлгээгээр гаргахаар томилжээ. Тэрнээс бусдыг татах дагуулах хүч гарч байна. Цэргийн дарга ба удирдагч. Дайны эхлэл Польшид тавигджээ. Бид орой бүр нөхцөл байдлыг удаан хугацаагаар авчилцэж байгаа. Намайг зөвлөгөөнд оролцохыг зөвшөөрсөн. Заримдаа саналаа хэлэх боломж өгдөг. Тэрнээс ямар их хүч гардаг гэж би удаан хугацаагаар фюрертэй хамт байдаг. Заримдаа маш нууц зөвлөгөөн дээр ч байдаг. Тэрэнд итгэх нь миний генерал цолоос ч илүү баяр баясгалан надад өгдөг. Фюрер маш тайван байна. Бид өдөрт 2 удаа тэрний хурлын ширээний ард цуглардаг. Өчигдөр намайг тэрний дэргэд суухыг зөвшөөрсөн гэж. Хэдэн 7 хоногийн дараа Гитлер намынхаа хуучин нөхөдтэй Мюнхний шар аригны газар уулзсан юм. Тэнд тэрэнд зориулж бөмбөг тавьсан байжээ. Би та нартай хэдэн цаг уулзахаар ирлээ. Учир нь бид бүхэнд маш чухал агуу өдрийн тухай дурсамжийг хуваалцахыг хүссэн юм. Энэ бол Германы ард түмэн болон манай хөдөлгөөний хувьд маш чухал өдөр юм. Гэвч Гитлер цагаас өмнө шар аригны газрыг орхин явжээ. Хожим фашист суртал ухуулга энийг дээд тэнгэрийн ивэл гэж нэрлэжээ. Бурхан эзэндээ талархъя. Роммел ч гэсэн энд итгэжээ. Фюрерийг хөнөөх гэсэн орлого зөвхөн тэрнийг улам илүү хурцлаад байна. Бүгд энийг хараад баярлж байгаа. Ийм зүйл болж болох байсан гэдэг бодол огт толгойд багтахгүй юм. Тийм ч учраас Гитлерийн генерал албан тушаал дэвшиж байсан юм а. Гитлер ааваас тэрний юу хүсэж байгааг асуусан. Аав тэрэнд танкны Дэвиз гэж хариулсан юм. Хуучин морин цэргийн генерал ийм зүйлийг хизээж зөвшөөрөхгүй байсан. Тэрэнд уулын буудлагын Дэвиз өгсөн юм. Хожим Гитлер тэрний хүслийг гүйцэлдүүлсэн байна. Роммел 7 дугаар танкны Дэвизийг удирдах эхэлжээ. Танк бол тэрийг домог болгосон орчин үеийн зэвсэг байлаа. Роммел өөрөө удирдах Дэвизээ Франц даяар маш хурдтайгаар довтлуулсан байна. Эдгээр бичлэгээс харахад тэрээр өөрийнхөө дивизийн хамт францчуудын гүнд ганцаараа үлдэх нь олонтоо тохиолддог байжээ. Өөрсдийн армиас хол тасарч довтолдог байжээ. Роммел цэргүүдээ удирдан хамгийн түрүүнд явдаг байж. Залуу цэргүүд бидэнд тэрээр цэргийн сурах бичгнээс бууж ирсэн хамгийн сайн дарга мэт санагддаг байсан юм. Цэргийн сурах бичиг бол нэг хэрэг. Харин энд бодит тулаан бол үхэл ноёрхож байдаг юм. Хий үзэгдэл гэж нэрлэгдсэн Роммелийн дивиз үргэлж хамгийн боломжгүй газар гинт гарч ирдэг байлаа. Тэр үнэхээр бурхнаар заягдсан цэргийн дарга байсан. Тэр цэргүүдийнхээ сэтгэл санааг маш хурдан өргөж чаддаг байсан. Тэгээд ч Роммел маш чадварлаг цэргийн тактик гаргагч байсан юм. Тэрний тулааны амжилтуудыг түүхэн үйл явдлаас салгах аргагүй байна. Гэвч хэний төлөө тэр амжилт гаргадаг байсан юм бэ? Ямар системийн төлөө? Гэмт нацист системийн төлөө тэр ялалт байгуулдаг байжээ. Роммелийн дивиз хамгийн олон хүн олзолдог байсан. Гэвч бусдаас илүү хохирол амсдаг байлаа. Тэр үед Африк төвд сонирхолтой жүжиг явагдаж байлаа. Муссолини өөрийнхөө мөрөөдлийг биелүүлэхийг хүсэж байжээ. Тэр шинэ Ромын эзэнт гүрнийг байгуулахыг хүсэж байсан юм. Энэ бол үнэхээр бүрэн сүрэл байлаа. Тэрний шийтгэл нь Берлинд ирсэн явдал байжээ.
дүүчээ тусламж авахыг хүсжээ. Гитлер тэрэнд өөрийнхөө хамгийн шилдэг танкчин генералаа өгнө гэж амлажээ. Эхлээд би явган цэгийн ерөнхий командлагчтай уулзсан юм. Тэр надад шинэ тушаалын тухай мэдгдсэн. Дараа нь би фюрертэй уулзсан. Маш яаралтай ажил гарсан. Би зөвхөн нэг шаардлагатай зүйлсээ авч явна. Шинэ томилгоо маш чухал ач холбогдолтой байлаа. 1941 оны ихэр эхний герман цэргүүд Триполд буусан байна. Удалгүй тус анги тэр үеийн уур амьсгалтай зогтсон өөрийн гэсэн дуутай болсон юм. Бөмбөрөө цохороо бидний Роммел удирдах байна. Тэд хуурам эхлэх аргаас эхэлж байна. Триполд 2 сарын 13-нд болсон цэргийн жигсаал дээр цөөн байсан танкуудад жигсаалын өмнөр хэд дахин явж өнгөрөхийг тушаажээ. Английн туршуулууд цэргийн бие бүрэлдэхүүний тухай худал мэдээлэл илгээж байна. Африкт Роммелийн тухай мэдээ тэрийг ирэхээс өмнө сонсогддог байсан юм. Манай удирдлага хэтэрхий болгоомжтой хандаж байна гэсэн мэдээ тараасныхан дараа Роммелийн тухай ярьж эхэлсэн юм. Харин тэр өөрөө англичууд руу давшилтанд орохыг хүсэж байсан. Роммел өөрийнхөө Африкийн ангийг хүргэсэн ирсэн даруйдаа урагшин тулаанд оруулжээ. Тэр дахиад зал хэрэглэх шаардлагатай болсон юм. Роммел англичуудаас цэргийнхээ тоог нууцлсан байна. Маш их тоос шороо босгохын тулд тэрээр хөдөлж болох бүхнийг ашиглажээ. Английн нисэх хүчнийхэн зүүн зүгт явж байгаа дайсны томоохон хүчний тухай мэдээлэлтэй. Англичууд биднээс давуу хүчтэй байсан хэдий ч 1941 оны 4-р сарын 6-нд бид англичууд руу Мишелийн дэргэд довтолсон. Бид далайн эргийн дагуух замыг эзэлж дайсны Киренайкаас ухрах замыг хаахын тулд дээрний хурж чадсан. Одоо цөлийн үнэг өөрийнхөө хамгийн сайн чаддаг зүйлийг хийж байлаа. Штабын генералуудын айдсыг төрүүлсэн цөлийн үнэг Роммел Египтийн хэлд тулж ирээд байлаа. Нөөц хүчнийхэнд тэрийг гүйцэж очих хүнд байсан учраас тэрний тактикийг шүүмжилж эхэлжээ. Армийн хэсгийг удирддаг хүнд ажиллагаа явуулахын тулд хэвчлэн 600-аас 700 эсвэл 800 км-ийн талбай өгдөг юм. Харин Роммел 3, 4 эсвэл 5 км урагш давших тушаал өгдөг. Багахан хэмжээгээр урагшилдаг байлаа. Энэ бол тэрний хэрэгэлдэг тактик байсан юм. Тэрний ихэнх цэргүүд энийг нь биш ирдэг байжээ. Гэвч энэ нь тийм ч зөв зүйл байгаагүй. Роммелийн давших тактикийг Берлин оошоодгүй байлаа. Өөрийн газрын цэргийн жанжийн штабын ерөнхий командлагч Галдер Роммел энэ ажиллагаанд тохирох хүн биш. Бид тэр солиотой генералыг зогсоох хэрэгтэй гэж байжээ. Энийг Англи, Шинэ Зеланд, Австралийн нэгдсэн хээрийн цэргийн анги нэгдлүүд хийж чаджээ. Роммелийн цайзыг эзэлж авах гэсэн орлого нь бүрэн сүрлээр төгсжээ. Вермахтын удирдлага тэрийг цэргүүдийн амийг дэмий өрн таран хийж байгаа албан тушаал хөөцөлдөгч гэж нэрлэжээ. Харин Роммел огт өөрөөр бодож байлаа. Төбрөг рүү довтлох үед бид 4 замын уулзалт хүрч чадсан хэдий ч харамсалтай нь хувааранг бүхлээр нь эзлээ авч чадаагүй. 6 сар тулалдсны эцэст Төбрөгийг орхих үнэхээр хүнд байлаа. Би нэмц цэргүүдийг золиос болгохыг хүсээгүй. Тэр ямар ч шалтгаангүйгээр золиос гарган өөрийнхөө цэргүүдийг тулаанд оруулж байгаагүй. Роммел энийг албан тушаал дэвшихийн тулд хийж байсан. Энэ тэрний гол зорилго байсан юм. Роммел ямар ч цэргийн үхэл бол тэрний гэр бүлийн уу гашуу гэдгийг мэдэж байсан. Тийм ч учраас тэр аль болох баг хохирол амсхийг зорж байлаа. Тэр цуснаас хөлс илүү дээр гэдэг зарчим баримтэлдэг байсан юм. Үзэн ядалтгүй дайны тухай хийсвэр үзэлээ. Чи олзны хүнтэй болсон үедээ дандаа халуун хоолоор хангаад байх боломжгүй. Гэвч тэдний төлөө чадах бүхнээ л хийдэг. Нэмцүүд бидэнтэй тэгж л харьцдаг байсан. Тийм ч учраас бид нэмцүүдийг хүндэлдэг байсан. Африкийн ангид нэмцүүдэд алдар авч ирсэн цэргүүд байсан гэж бодож байна. Түүхэнд хар мөр үлдээсэн тэр үед олон хүн Германы нэр хүндийг унгаж байсан. Харин Африкийн анги болон Роммел Германыг алдаршуулсан юм. Африкт бүгдд нь нэг л дайсан байсан. Тэр бол цөл юм. Цөлийн эзэн шуурганы өмнө хэн ч байсан хамаагүй.
Германы цэрэг ба офицерууд Африкийн халуунаар маш их ялаа, элсэн шуурга, улс болон хүнсний гажигдал бүхнийг давж гарсан. Суртал ухуулгын кинонуудад цэргүүд хэрхэн баян бүрдийн усан сэлж байгаа, танкныхаа хуйг дээр хэрхэн өндөг шарж байгааг үзүүлдэг байлаа. Энэ бүхнийг фронтын альч үргэлж талд сонсч байдаг Лилиан Марлен дунд үзүүлдэг байжээ. Оросын тэсгэм хүүтэнд нэмцүүдийн айрам Москвагийн ойролцоо бутан нэргүүлсэн байлаа. Энэ муухай үйл явдлыг далдлахын тулд Роммелийн тухай үлгэр хэрэгтэй байжээ. 1-р сарын 21-нд дайсан өгсөн анхны цохилт маш хүчтэй байсан учраас дайсны бүх төлөвлөгөөг шууд нураасан юм. Роммелийн Африкийн ангийн довтлогооны ачаар цэргүүд зүүн зүгт цөмрөн ороод байлаа. Энийг хамгийн өөдрөг үзэлтнүүд ч тооцоолоогүй байжээ. Гакелаас цааш 40 км-ийн зайд Минжусын талбай байжээ. Роммель энэ талбайг Хакимийн ойролцоо өмнөд хэсгээр нь тойрон гарчээ. Энийн дараагаар тэр сүүлчийн болон хамгийн том ялалтай байгуулсан Төбрүк цайзыг эзлэн авчээ. Тулааны тухай яг л спортын тэмцээн ажил нэвтрүүлдэг байж. Өглөөний 5 цаг 51 минут болжээ. Манай нисгчид ээлж дараалан дайсны галыг сөрөн шумбаж байна. Төбрөкийн цэргийн хуарангаас гал гарч байна. Аимшигтай дүр зураг харагдаж байна. Тэнгэрээс үхэл ба сүрэл ирэх ажээ. Маш том мөөхтэй адил утаан үйл босоод байна. Энэ бол Зевсгийн агуулга дэлбэрсэн хэрэг юм. Төбрүк бууж өгчээ. Роммель маш чухал ялалт байгуулсан гэдэгтээ итгэлтэй байлаа. Хэдхэн цагийн дараа тэр Тулааны талбараас энэ ярилцлагыг өгчээ. Өнөөдөр манай цэргүүд Төбрүк цайзыг эзлэн авч өмнөх амжилтаа баттгалаа. Немц болон Итали цэргүүд маш их хүч авсан тулаан хийлээ. Тэд хадасаг дайсны бэхлэлд Минжусын талбайг эр зөрөгтэй даван гарч чадлаа. Хэдэн дооны цэрэг ам өргөдсөн боловч манай улсын ялалт бүрэн болсон нь ойлгомжтой. Роммель Төбрүкийг 1 хоногийн дотор эзлэн авчээ. Энэ бол стратегийн гэхээс илүү сэтгэл зүйн хувьд чухал ялалт байсан юм. 33,000 англи ба бусад холбоотнуудын цэргийг олдсон авчээ. Гитлерт маш зоримог хүмүүс таалагддаг байлаа. Фюрер Африкийн ангийг удирдах байсан командлагчид загтал илгээжээ. Фельдмаршал Роммельд таны чадварлаг тулааны ухаан болон хөвчлэн ялалт байгуулахад оруулсан хувь нэмрийг үнэлэн өнөөдрөөс эхлэн танд генерал Фельдмаршал цол олгож байна. Гарын үсэг Адольф Гитлер. Бид Роммельд генерал Фельдмаршал цол олгосныг радиогоор сонсож мэдсэн юм. Энэ мэдээ бүгдд нь хүрсэн байлаа. Тэр яг л хүүхэд шиг баярлж байсан. Бид ориглон дарс задалж баярлан хөөрч хашгираагүй. Ямар ч хүлээн авалт хийгээгүй. Бид энийг зүгээр л мэдээлэл мэт хүлээж авсан. Дайн үргэлжилсээр байлаа. Аавд үхэх аюул нүүрэлсээр байсан юм. Египт хүрэх зам нээлттэй боллоо. Роммель гэрээхэндээ бичсэн загталтаа Александрийн хот хүртэл хэдхэн километрийн зам үлдээд байна гэжээ. Бидэн дээр Роммель ирсэн. Тэр Каир ба Эл Аламейн руу чиглэн явж байлаа. Бид тэр үед Бурхан минь Палестин бидний дэргэд байгаа юм байна штэ гэж бодсон юм. Бид энэ хүн бол зорьсондоо хүрнэ гэдэгт итгэж байсан. Тэр дараалан ялалт байгуулад байсан юм аа. Роммель Виа Балбия замаар зүүн зүг рүү урагшилсаар байлаа. Энэ зам бол эхэндээ Италичууд барьж эхэлсэн боловч англичууд дуусгасан. Харин одоо нэмцүүд ашиглаж байсан хамтын ажиллагааны үр дүн байлаа. Дайны явцад энэ замын нэрийг өөрчилсээр байлаа.
Дайснууд Роммелийг энэ зам дээр цөлөөр хүрээлэгдсэн Эл Аламейн суурингийн дэргэд хүлээж байлаа. Англичуудын хувьд Эл Аламейн бол цөлийн үнгийг Каир хүрэх замд нь зогсоож болох цорын ганц газар байжээ. Энд хэдэн зуун мин тавьсан хориглолтын бүс байгуулжээ. Хэдэн километр үргэлжлэх энэ хориглолтын шугам нь 50 км-ийн урттай бөгөөд газар дундын тэнгисийн эргээс цөлийн элсэн дундуур явж давж гарч боломгүй Куалтара нуруунд тулдсан байжээ. Энэ газар дайснаа бүсэлхээр тойрч довтлох аргагүй байсан юм. Хэрвээ Роммель Александрийг Каирыг эзлэн авч Суэцийн сууг хүрэх гэсэн бол зөвхөн энд л нэвтрэх ёстой байлаа. Энд л шийдвэрлэх тулаан явагдах ёстой байлаа. Английн армийн ерөнхий командлагч Окланд одоо нэмцийн тагнуултай бус харин Роммелийн домогтой тулдаж байжээ. Бүгд л Роммель цөлийн үнэг гэж ярьдаг байсан. Манай удирдлага энэ яриаг таашаадгүй байсан бөгөөд тэрний нэр хүндийг унахыг оролдож байлаа. Тэр байнга тэрнийг ялж болно гэж хэлдэг байсан. Гэвч бид тэдэнд итгэдэггүй байсан. Египтчүүдийн хувьд Роммель домогтхон болоод байлаа. Египтчүүд тэрнийг Каирыг эзлэн авч англичуудын болжлоос чөлөөлнө гэж найдаж байжээ. Өдөр бүр Роммелийг дэмжсэн жагсаал болж байсан юм. 1942 онд Фельдмаршал Роммель Эл Аламейнд хүрэх үед нь бүгд нэмцийн арми тэднийг англичуудаас чөлөөлөхөөр иржээ гэж бодсон. Дайсны дайсан бол миний нөхөр гэсэн дүрм байдаг даа. Англичуудын эсрэг хувилдааныг Египтийн хэсэг офицерууд толгойлжээ. Тэднийг чөлөөт офицерууд гэж нэрлэжээ. Тэдний дунд Анвар Садат байсан. Тэрээр хожим Египтийн ерөнхийлөгч болжээ. Гэвч тэдний мөрөөдөл тулаан дунд замхарчээ. Африкийн ангийг зогсоож чаджээ. Харин Берлинд баяр үргэлжилсээр байлаа. Геббельсийн тэмдэглэснээр Германы ард түмэн Роммелийг алдарт жанжин хэмээн хүлээн авч биширч байлаа. Бидэнд ийм төрлийн генерал олон байх хэрэгтэй. Бид тэр хүнийг үзэн яддаг байсан. Бидний хувьд бол Гитлерийн гар хөл бологч бүхэн гэмт хэрэгтэн байсан юм. Энэ бүхэн түүхэн үнэнд харшилж байна. Тийм ч учраас объектив болон субъектив баталгаа байхгүй. Энэ бол Роммелийн болон нацист үзэл сурталд хуурдагдсан бүх хүний эмгэнэл. Тэд нацист дэглэмийг ашиглан ашиг сонирхлыг нэг бол огт ойлгохгүй, нэг бол хожимдсан хойно ойлгож байж. Роммельд тэрний тойрсон суртал ухуулгын шууган таалагдж байжээ. Гэвч тэр одоохондоо тэрнийг шагнаж байгаа хүний жинхэнэ дүр төрхийг таньж чадаагүй л байлаа. Энэ зэрэгцээ Эл Аламейны ойролцоо шийдвэрлэх тулаан явагдаж байжээ. Тэрний өмнө шин дайсан гарч иржээ. Черчилль Африк руу Фельдмаршал Монтгомериг явуулжээ. Тэр өмнөх хүмүүсийн алдааг бодолцсон үзэж агаарт болон хуурай газар дахь цэргийн давуу талаа ашиглажээ. Африкийн анги бүрэн сүрх аюулд ороод байлаа. Роммель яаравчлан цэргийн хүчээ ухраасан байна. Тэр цорын ганц гарцыг харж байжээ. Ухрах. Гэвч Гитлер эцсийн цэргийн хүртэл тэмцэхийг тушааж байлаа. Гитлерийн эцсийн хүртэл тэмцэх тушаал нь төгсгөлийн эхлэл байсан бөгөөд Роммелийн хувьд үхэл байсан юм. Тэр үед л Роммель Гитлерт итгэх болсон юм. Тэрээр Гитлер өөрийнх нь хувь заяаг огт тоохгүй байгааг ойлгож. Роммельд тэрнийг эсэргүүцэх зориг байжээ. Тэрний ерөнхий командлагчтай итгэх итгэлэн суларчээ. Тэр сэтгэлээр унж эхэлжээ. Роммель төгсгөл ойрхон байгааг мэдэрч байлаа.
Эхнэртэй бичсэн сүүлчийн загталтаа тэрээр би чинийхээ тухай болон хамт амьдарсан 26 жилийн тухай бодож байна. Өнөөдөр би сэтгэл санаагаараа Манфредтэй хамт байна. Би бурхан танд нь та нарын төлөө залбирч байна. Бүхэл шинжэнгөө нүд анилгүй хэвтэж, үхлийн занганаас өөрийнхөө зэргүүдийг хэрхэн гаргах тухай бодож байна гэж. Занганаас гарах гарцсан 10,000 хүний амийг аврах боломж байжээ. Хэзээ нэгэн цагт Ромелиг Эл Аламейнээс довтлох бус ухарсныхын төлөө хүнд итгэх болно. Тэр түүнийс рүү ухарсан юм. Ромел түүнийс рүү бүх ангаа гаргаж чадсан юм. 9,000 км замыг туулах хэрэгтэй болжээ. Замд нь тэрэн лүү хоёр талаас нь зэрэг довтолж байсан юм. Зүүн талаас нь англичууд болон дөнгөж сая буугаад байсан Америкчууд баруун талаас нь шахаж байлаа. Цэргүүдээ аврах цорын ганц зам үлдээд байлаа. Аава фюрерийн штаб дэрж Африкийн ангийг Итали руу гаргахыг зөвшөөрөхийг хүссэн. Аава Гитлертэй ширүүн муудалцсан юм. Гитлер аавыг өрөөнөөсөө хөөж гаргаад дараа нь хойноос нь гүйж гараад эргүүлэн дуудаж байсан. 1943 оны 3 сард Ромел Африк твийг орхин явжээ. Үүр дөргсөн. Гитлер тэрэнд амралт өгчээ. Баатараар ялагдал хүлээх учиргүй байсан юм. Тэрний Африкийн анги 5 сард бууж өгсөн юм. Эргэж ирсэн Баатарыг хаасаагүй хүлээн авч байлаа. Геббельсийн хүүхдүүдийн хувьд тэрээр Ромел ах байсан юм. Фельдмаршал ажилгүй байсан учраас хөв заяандаа итгэх итгэлгүй болжээ. Бид суулаа. Тэгээд тэр ярьж эхэлсэн. Тэр Мэнингэр би танд нэг зүйл хэлмээр байна. Би зөвхөн сонин хэвлэл болон радиогоор ярьж байгаа зүйлийг л мэдэж байна гэдэг. Фюрер тэрийг хайсан тухай хэлж байсан юм. Он говорил, что от него избавились. Гадна байдлаараа тэр маш тайван байлаа. Гэвч сэтгэлээр унсан байж. Дайнд хэрхэн ялагдхаас л бүх зүйл шалтгаалдаг. Ихэвчлэн засгийн эрхэнд байгаа хүмүүс солиотой юм шиг улаарсан байдаг. 1942 оноос хойш тэр уулмагийн ойролцоо Кёлнд амьдарч байлаа. 1943 оны намар Ромел өөрийнхөө хуучин найз Штутгартын захирагч Карл Шренерийг урьжээ. Тэрэнд Польшид болсон үе олноор нь хүмүүсийг алсан тухай, еврейчүүдийг хортигээр хордуулан алж байсан тухай ярьжээ. Тэр энийг гэрт нь ярьж байсан байна. Ромел зайлшгүй зүйлийг хүлээн авахаас татгалзжээ. Төр засаг нь гэмт хэрэгтэн болсон үед хүн яах ёстой вэ? Тэр мэдэж байсан хэдий ч чиний зүтгэж байсан төр засаг гэмт үйлдэл хийж байгааг мэдсэн тохиолдолд яах вэ? Юу хийх ёстой вэ? Гитлерийг устгах уу? Ромелийн хувьд энэ байж боломгүй зүйл байсан юм. Гитлер тэрнийг дахин дуудах үед сэтгэлээр унах явдал нь харилжээ. Тэр холбоотнуудын Францад буух ажлыг зогсоох ёстой байлаа. Ромел ажилдаа ханьцуу шамлан оржээ. Гэсэн хэдий ч Ромелийн зоримог зан чанар арилсан байсан. Тэрвээ та тэрнийг өмнө нь таньдаг байсан бол энийг ажиглах байсан. Тэр ажлаа сайн хийж, үргэлж үүргээ биелүүлдэг байсан. Зүгээр л Ромел огт өөр хүн болсон байлаа. Дайнд ялагдах нь гэсэн уур амьсгал тогтоод байсан юм. Лерош Геон ордонд бүгд Германы ирээдүйн тухай бодолд дарагдсан байжээ. Хамгийн гол сэдэв бол хоёр фронтод хийж байгаа дайм байсан юм. Энэ бүхнийг давж гарч чадах уу? Ромелийн гаргасан санааг хожим тэрний эсрэг ашиглах болно. Тэр эц төгсгөлгүй Ла-Маншийн эргийн дагуу явж Атлантын тэнгисийн зүгээс хамгаалалт зохион байгуулахыг оролдож байлаа. Тэр идэвхтэй байдлаараа бодит байдлыг дарахыг хичээсэн юм. Германы ард түмэнд ирж хүчтэй Ромелийг харуулж байжээ. Фельдмаршал Ромел барууны орны цуглаан дээр. Немцүүдийн арим дайсны десант буухад бэлтгэлтэй байна. Ромелийн штаб Лерош Геон болон цэргийн хувилдагч нарын уулздаг газар байжээ.
Баруун дөрнөд байсан дайныг зогсоохын тулд Шпулнагийн Кетл генералууд Роммелийн дэмжлэгийг авахыг хүсэж байлаа. Энэний хажуугаар тэд Гитлерийг хөнөөх төлөвлөгөө боловсруулж байлаа. Энэ тухай Роммель мэдж байсан болов. Тэрний толгой зөвхөн холбоотнуудын десант буух асуудал дээр төвлөрөөд байжээ. Тэр найдсаар байсан. Миний итгэл улам баталгаажиж байна. Хэрвээ англичууд бидэнд дахиад 2-7 хоног өгөх юм бол би огт эргэлзээгүй болно. Ламаншийн нөгөө эрэг дээр Роммелийн нэр айдас төрүүлсээр байлаа. Бид ингэж тоглоом хийдэг байсан юм. Найзаа одоо хэрэггүй гэж. Холбоотнуудын десант буухын урд өдөр тэр маш эерэг сэтгэлдтэй байлаа. Манай зэргүүдийг итгэл төгс байдал болон бидэнд ирсэн шин зэвсгийн ачаар бид одоо тулаан болохыг тайван хүлээж бүх зүйл хэрхэн өрнөх талаар санаа зовох хэрэггүй боллоо. Бүх зүйл сайхан болж өнгөрнө. Нэг удаа оролцож үзээд англичууд дахин энд ирэхээсээ эмээх болно. Дэлгэцэн дээр тэр огт өөр хүн шиг харагдаж байна. Ямар ч үйл байсан миний хувьд. Гэхдээ би аавынхаа ямар хүн гэдгийг мэднэ. Тэр ямар нэгэн зүйл ярьж байхад би их гайхдаг. Учир нь би тэрний ингэж ярьж байсныг санахгүй байна. 6 сард цагаагаар муу байх тухай мэдээлж Роммель Герлингэм руу явжээ. Энэ өдөр эхнэрийнх нь төрсөн өдөр байсан юм. Генерал Шпейдел 6 сарын 6-ны өглөө утсаар яриад аавд эрэгт байдал хүнд байгаа тухай мэдээлсэн. Буу тажигнаж байгаа тухай мэдэгдсэн юм. Гэвч десант буулгах ажиллагаа эхэлсэн гэдгийг хэн ч мэдээгүй байлаа. Би тэнд байсан учраас аавын би одоо шууд гарах уу гэж асуухыг сонссон. Шпейдел тэрэнд байдлыг тодруулж чад эргээд залгая гэж хэлж байсан. Аав юмаа бэлдэж эхэлсэн. Ойролцоогоор цагийн дараа утас дуурсан юм. Дэмэ тэд десант буулгаж байна гэсэн. Роммель эхнэрийнхээ төрсөн өдрийг тэмдэглэж харин Гитлер өөрийнхөө нуувчинд хоноглож байхад десант буулгах ажиллагаа агаарын довтлохоноос эхэллээ. Фельдмаршал шийдвэрлэх мөчид өөр газар байжээ. Яг л Эл Аламейнд болсон шиг. Холбоотнууд Нормандд буужээ. Харин тэднийг Калигийн ойролцоо бууна гэж хүлээж байсан юм. Нэмцүүд буусан цэргүүдийг тэнгис рүү хөөж чадсангүй. Холбоотнууд түшиц газруудыг ээлж дараалан эзэлсээр байлаа. Ажиллагааны төгсгөл тодорхой болоод байжээ. Роммелийн эсрэг тэрний хойд Африкийн хуучин танил Монтгомери, Эйзенхауэр нар тулдж байлаа. Байнгын холбоотнуудын онгоцнуудын довтлогоон дор нэмцийн танкууд хэтэрхий хожимдож Норманд руу хөдөлжээ. Десант бууснаас 7 хоногийн дараа нөхцөл байдал улам бүр найдваргүй болсоор байлаа. Нэмц цэргүүд давуу хүчинд автаж тулаанд ялагдал хүлээсээр байжээ. Өдөр бүр хэдэн мянган цэрэг олзлогдож байлаа. Фон Рунштедт болон Роммель нараас улс төрийн шийдвэр гаргахыг шаарджээ. Тэр хэрвээ Гитлерт бодит байдлыг тайлбарлаж өгөх юм бол тэр зөв дүгнэлт гаргаж явна гэж бодож байсан юм. Энэ бол Гитлертэй хувьчлан уулзаж тэрийг буулт хийхийг хүссэн генералын хийсвэр бодол байлаа. Гитлер тэрнийг хөөж гаргажээ. Шпейдел тэрийг дахин нэг удаа оролдоод үзхийг ядгажээ. Роммель эргэлзэж байлаа. Тэд аллагын тухай ярилцж байсан байж болох юм аа. Нас барахынхаа өмнө гэрийн үүдэнд гестапогийн цэргүүд ирээд байх үед аав үхсэн Гитлер амьд Гитлерээс илүү аюултай байх тухай хэлж байсан юм. Тэр үргэлж тэрнийг алахын эсрэг байсан. Дарангууллын үед ч гэсэн шударга ёс тогтно гэсэн найдвар байсаар байлаа. Гэсэн хэдий ч тэр Гитлерийн эсрэг хуулиуданд оролцохыг хүсээгүй. Тэр Гитлер явах ёстой, тэрийг баривчлах хэрэгтэй гэж байсан.
Тэр Гинденбургийн дэлхийн 1-р дайны дараа хийсэн үүргийг гүйцэтгэхийг хүсэж байлаа. Роммел дайныг зогсоосон нэгэн болохыг хүсэж байжээ. Тэр цаг баг үлдээд байгааг ойлгож байлаа. Яарвчлан нэг дивизийн командчаас нөгөөтэй нь уулзаж байлаа. Роммел холбоотнууд хайж байжээ. Тэр Англи нэгтгэлүүдийн дарга нартай уулзаж баруун фронтын байлдааны үйл ажиллагааг зогсоох тухай ярилцаж, нэмт цэргүүдийг Германы хил дээр төвлөрүүлэхийг хүсэж байсан юм. 7-р сарын 17-ны өдөр Роммел фронтоос гэрлүүгэн буцаж байлаа. Тэр задгаа машинаар явж байсан. Тэрний туслах Гельмут Лангийн хэлснээр энэ бүхэн санамсаргүйгээр Монтгомеригийнх жижигхэн хотод болжээ. Би арын суудлын дээр сууж байсан. Ойролцоогоор оройн 6 цагийн үед бид Ливород ирсэн юм. Хотын дээр 8 сөнөөгч онгоц нийсч байгааг би харсан. Ажиглагч сөнөөгч онгоцнууд замын чиглэн нийсч байгаа тухай мэдэгдлээ. Түрүүч цолтой жолооч Даниэлд 300 метрийн цаана байрлах хажуугийн замаар хурдан явахыг тушаажээ. Биднийг замын зөвлөх хүрэхээс өмнө дайсны онгоцнууд 500 м зайд ойртон ирээд эхнийх нь галарч эхэлсэн. Жолооч нь мөрөндөө оногдож гаргүй болсон. Туслах нь 2 см хэлтэрхийгээр бүсэлхийндээ оногдсон байна. Аава машинаас шидэгдэж маш олон хэлтэрхийнүүдэд оногдсон юм. Бид сандарч байсан боловч тэрийг амьд байгаад баярлж байсан. Тэрийг шархадсан тухай надад ээж хэлсэн юм. 3 өдрийн дараа хувилдагчдын тавьсан бөмбөгөнд Гитлер шархтаад л үлдсэн байна. Чонын үүрэнд болсон дэлбэрэлтэнд Роммелийн найз Рудольф Шмунт маш хүнд шархадсан байлаа. Тэрээр Гитлерийн туслах байсан юм. Шмунтын ачаар Роммел Гитлертэй шууд уулздаг байлаа. Хувилдаанаас хойш 10 хоногийн дараа Шмунт гэнэт нас баржээ. Энэ бүхний цаана олон хүний таамаглаж байснаар Бормон байсан уу? Роммелийн заналт дайсны хувьд энэ бол цэвэрлэгээ эхлүүлэх ажлын нуралт байлаа. Энд Роммел журдсан байна. 9-р сарын сүүлээр Бормон нууц зурвас бичжээ. Роммел энэ бүхнийг мэдэж байсан. Тэр хэрвээ алдлага амжилттай явагдах юм бол засгийн газрын гишүүн болно гэсэн зөвшөөрлөө өгсөн юм. Бормны хийсэн хувилдаан Роммелийн хувьд үхлийн ял болжээ. Одоо Гейбельс өөрийгөө хаацаалахын тулд ивэлдээ авсан хүний тухай бичгтээ. Фюрер Роммелийг хувилдаанд оролцоогүй гэдэгт итгэж байгаа. Гэвч тэр хувилдааны тухай мэдэж байсан нь намайг маш их гутааж байна. Энэний үр дүнд Гитлер хайртай генералаа нэр хүндгүй болгожээ. Роммельд сайн ханддаг байсан генералууд өөр зүйлд анхаарч эхэлжээ. Тэд цэргийн хээрийн шүүх буюу нэр хүндийн шүүхэд ханджээ. Нэр хүндийн шүүх бол хиймэл зүйл байсан. Харамсалтай хэдий ч үүссэн нөхцөл байдлын улмаас немц генералууд шүүхэд оролцохыг зөвшөөрч байлаа. Фельдмаршал фон Рунштадт ч гэсэн оролцсон. Аавын өрөөнд тэр Францаас явах үедээ Гитлер өгцгийн минь үнсэн вэз гэж хэлсэн байдгийм. Тэр нэр хүндийн шүүхийн тэргүүлэгч байсан юм. Энэ бүхнээс харахад тэднийг ямар их дарамтнд байсныг ойлгож болно. Гитлер армийг ямар хатуу гараар барьж байсан нь ойлгомжтой. Роммел хэрхэн тэрний төгсгөл ойртож байгааг мэдэрч байжээ. Өдөр шөнөгүй Гестапо гэрийн үүдийг мамдаг байсан. Аав тэдэнд тийм амархан бууж өгөхгүй гэж ярьдаг байлаа. Тэр өөрийгөө нохоо шиг буудуулахгүй гэдэг байсан. Аав гэрт зэргийн харуул гаргах хэрэгтэй болсон. Тэр хувилдаанд хамаатай болох нь тодорхой болоод байлаа. Тэр өнөөдөр шөнө би алагдчих магадгүй гэж хэлж байсан.
1944 оны 10 сарын 14-ний өдрийн өглөөний 10 цагт Роммель хүүтэйгээ хамт салхинд гарчээ. Энэ үед галт тэрэг эцсийн буудалдаа дөхөж ирээд байлаа. Дунай мөрөн дээрх Үүлм хот. Ачааны галт тэргэнд цэцгийн баглаа байлаа. Берлинд төрийн хэмжээний оршуулгын ёслол хийх тухай заавар гарсан байжээ. Харамсаж байгаа тухай цахилгааныг аль хэдийн бичсэн байлаа. Үүлмийн хотын ойролцоох Герлинген Берлинээс явуулсан хар машин үд дунд Эрвин Роммелийн эдлэн газарт хүргэх зам руу эргэлээ. Дараа нь тэд ёслогоо хийгээд фельдмаршалтай ганцаарчлан уулзахыг хүсэж байгаа тухайга хэлсэн. Тэдний нэг нь Бургдорф генерал байсан санагдаж байна. Нөгөө генерал нь Майзер байсан. Тэр удалгүй гарч ирсэн. Роммелийг 7 сарын 20-нд болсон Гитлерт халдах халдлагад оролцсон гэж буруутгажээ. Тэрний хувьд хор ууж амиа хорлох эсвэл ардын нэр хүндийн шүүхийн өмнө очихын аль нэгийг сонгох хэрэгтэй болсон юм. Шүүх хурал ялыг тэрний гэр бүлдэж оноох байсан байна. Эрвин Роммель хор уухаар шийдэжээ. Тэгж гэр бүлээ зовлон шаналлаас аврахаар шийдсэн байна. Дэглэмийн тушаалаар хийгдсэн амиа хорлолт нь тэрийг Баатар хэвээрээ үлдэхтэн тус болжээ. Тэрийг тоглоомоос гарсны дараа Баатар болгон өргөмжилсэн дэглэм тэрнийг хөнөөсөн юм. Миний анд нөхөр Роммель минь надаар дамжуулан ерөнхий командлагч фюрер чамд маш их талархснаа илэрхийлж зүрх сэтгэлээсээ салах ёс гүйцэтгэж байна. Бид танаа гэр бүлийнхэнд харамсаж байгаагаа илэрхийлж байна. Тэдний зовлон шаналлыг хуваалцаж байна. Чиний баатарлаг үхэл чинь бидэнд эцсээ хүртэл тэмцэж ялалт байгуулах урам зориг өгч байна. Би тэрийг маш зөрөлдөөнтэй хүн, шудраг байхад маш хүнд үед амьдарч байсан гэдгээр нь хүлээн авдаг юм. Энэ бүхэн намайг тэр үед амьдарч байсан хүмүүсээс илүү болгоно гэж юу? Хэрвээ би тэр үед байсан бол яах байсан болоо? Энэ бүхнийг олж мэдэх хэрэгтэй. Орчуулсан алтан хуйг дууны найруулагч Батбаатар тайлбарыг уншсан Утганбаатар. Монголын үндэсний эх орон телевизийн кино албанд хүргүүллээ. 2012 он.